Ээж. Яасан минь. Би морин уран дугууланд явмаар байна. Би яг сурах гээд байгаа байхгүй юу? Яг чадах гээд байна би. Миний охин чаднаа. Миний охин бүх юмыг чадна шүү дээ. Харин энэ ондоо арай боломжгүй. Ээж хоёр нь өндөр лизинг төлж байгаа болохоор охины янз бүрийн сургалт хийсэн арай хамруулж чадахгүй юм. Тэгвэл би бассейнд явчих. Та зөвхөн надад хувцгийг л аваад өгчих тэгэл болов. Харин хэлээд нь шүү дээ. Хоёлаа орны дараагаас надад болонгууд чи асуудлыг яриадгүй. Миний охин тэр болтол хичээлээ сайн игээд математикаа сайн тавтаа байж за. За би он цаваал байгаа шүү дээ. Миний охин ч мундаа шүү дээ. Даалгавар малгаараа бүтэн бичиж авсан мэт. Өө нэр зургийн багш нь зургийн дугууландаа 3 хүүхд нэмж шалгаруулж авна гэсэн. Манайхнаас сонирхож байгаа хүүхдээ бол энэ завсарлагаанаар явчаарай. Чи минь яагаа вэ янжинд улмаа? Багшаа. Тэгээ мөнгийг заавал буунд нь төлөх юм уу? Тэгхэл ах та. Би өөний ямаар авахгүй гэсэн чи ээж авахгүй гэдэг юм. Янжинд улмаа. Миний охин. Хүүхд толгонд тэгш гараанаас эхэлдэхгүй байхгүй юу? Дээрээс нь айл болгон тийм боломж байхгүй. Ээж аав нь явуулмаар л байгаа илгүй дээ. Багш нь болдог бол хүүхд толгоны аль дуртай сэвт сонгоно ууланд нь явуулмаар л байна. Гэхдээ багш нь юу ч гэсэн эцэгхийн урлаар ээжд нь хэлээд үзье заа юу. За. Хөлөө шанаага битгий тол. За багшаа манай янжка яаж юм? Манай янжка сайн. Цаадах чи харин нэг морин хурын дугаал нь сонгон сэгцгээл яриад таныг л явуулахгүй нэг яриад их юм шин. Яана харин аргагүй цаадах чи өгн явъя л гэдэг. Үгүй манайх тэгээд одоо энэ оноос өмнө л явуулах боломжгүй болчиход идэг. Гэтэ ямар ч тач оны дараагаас аль болох явуулахыг бодно. Уг нь тэгээд хичээлээс гадуур янз бүрийн үйл ажиллагаанд оролцоод идэвхтэй хүүхдэд маань хэрэгтэй юм байгаа юм л та. Харин тийш дээ. Манай сургууль аваа нэг төрөлцсөн сонгон сэгц дугуулантай болоо л байгаа. Тэгээ би шинээр юу гарч ин цаадхан чиг хэлгээе. За тэгээрээ багшаа. За баярлалаа. Баяртай. Чи ингээд би чинь. Тэгэд энэ нь ингээ 2 9 За сайн байна багшаа. Сайн уу. За яасан хурлаа дуусчих ч. Хурал дуслаа. Хөөе. Нөгөөний зургийн дугуулны явцыг хэдэн сурагч байна штэ. Тэр ижи нэг давхарт зургийн үзэгслэн гаргах гэж байгаа гэж байна штэ. Тийм үү? Яасан мундаг юм бэ? Амар хөөрхөн байгаа зү. Нэг ихлүүлээд өгвөл энэ хүүхдүүд чи өөрсдөө аягүй хичээл зүтгэлтэй байдаг юм ээ. Харин тийм ээ. Манай ангид ч гэсэн сэгц дугууланд явъя гэсэн хүүхдүүд зөндөөл байна. Болдог болвол бүгднийг л явуулчмаар байна. Уг нь ингээд нэг нэгдсэн бодлохоор тийм ээ ингээ хүүхдүүдээ ингээ туртай хобби сонирхолт нь цаг гаргацдаг бол энэ хүүхдүүд дунд авьяастай чадвартай ямар хүүхдүүд байгааг хэдүүлэх хичээлээ зангаа мэдэхгүй шүү дээ. Харин тийм. Уулын олон улсад тийм хүүхд хөгжлийн хөтөлбөрүүд төрөл бүрээрээ байдаг юм байлээ. Тийм юм байдаг бол гоёхгүй юу? Харин тийм ээ. Уг нь манад энэ одоо хүүхд хөгжлийн карт гэдээ яриад байгаа юм билэ. Энэ нь яг үнэхээр ажил хэрэг болох юм бол манай боловсролын салбарт хэрэгтэй юм да. Адаглаад хэдэн хүүхд маань утаснаас салах юм да. Хэлээд өгөхгүй.